2013-аас 2014 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль 510 гаруй мянган сурагч суралцах бол ихтэй сургууль 130 гаруй мянган оюутан залуу суралцах юм байна. Энэ хичээлийн жилд шинжлэх ухаан технологийн их сургууль Улаанбаатар хотоос 4900 оюутан элсэн суралцж байгаа бөгөөд хөдөө орон нутгийн оюутнуудтай нийлээд 5200 орчим оюутан тус сургуульд элсэн суралцж байгаа юм байна. Шинжлэх ухаан технологийн их сургууль оюутан залуусыг 52 багц мэргэжлээр суралцуулдаг юм байна. Тус сургууль төгсөгчдийн 80-85% нь ажлын байртай болдог байна. Ер нь бол бид нар жил болгон хийдэг л дээ шинжлэх ухааны технологийн их сургууль, бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд хийдэг, их сургуулийн хэмжээнд хийдэг. Тэр нь бол дунджаар нэг 80-аас 85% ажил эрхлэлт явдаг. Тэгэхээр өнгөрсөн жилийн хувьд бол нэг 82%. Тэр нь сүүлийн жилүүдэд бас ажил эрхлэлтийн хувь өсөх хандлагатай байна. Өөрөөр энэ бас үйлдвэр аж ахуйн нэгжүүд нэлээд байгуулагдаж ялангуяа энэ баялаг бүтээх салбарт болсон хүчний хэрэгцээ үүсэж байгаатай холбоотой байх гэж ойлгож байгаа. Тэгэл хичээлдээ сайн гэл ер нь тухайн хүртэл юмаа гэл явж болох байх гэж бодож байгаа шүү. Хичээлдээ таслахгүй. Өөрөөр инженерээр сурж байгаа одоо. Тэгээ мэрэгчлээ одоо конкурсыг шалгалтаар одоо тэгэхээр сонгосоо. Дорн тайвс ирсэн. Мэргэжлийн хэрэг сонгосон бэ? Тэгээд өөр оноогаараа тэгээд харж байгаа л ярилцж гэрээ ярьсан. Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчид улс орон даяараа нэг загварын 4 товц өмсөх болсноор онцлогтой болж байна. Мөн ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүдэд хамран сургах тойрог тогтоон сургаж байгаагаараа энэ хичээлийн жил онцлогтой болж байна.